Башны баярын мэндийг ингээд бидний 6 дахь ангид эхлээд 12 дахь ангид төгсөх хүртэл ингээд хамт явж байгаа танд маш их баярлалаа. Таны минь заас сургадаг, зөвлөдөг, зэмлэдэг бүх бидний амьдралын ирээдүйг гэрэлтүүлж байдаг гэдэгт би ингээд маш их итгэдэг. Таныг гондоож урлуулж итгэж чадах бай гаргадаг ч гэсэн танаараа бид маш их барахдаг. Таны хэлсэн үг үйлдэл бидний зүрх сэтгэл илүү дотор гэрэлтэх юм шиг байна. За солонгос шат би 6 ангиас орсноос хойш багштай зөндөө татарсан. Зөндөө чимэрсэн. Тэр бол нэг ээжтэй гэх юм. Яг яас хичээн шалтгаалт нараас гайгүйнд суугаад гайгүйнтэй босаа. Тийм хүл байна да. Багштай багш нарын баярын төргий. Бидний 6 дугаар ангиас 12 дугаар хүртэл 6 жил цуг явсан байна. Энэ хугацаанд бидний гурван самаар оруулахын тулд өөрийн амьдралыг хүртэл гаргаад биднийг айгүй зүгээр хүмүүжүүлж бас гэж байгаа. Тэн талархаж байна. Нас багштай багш нарын баярын төргий. Наавсан. За юуны түрүүнд солонгоо багштай ингээд багш нарын баярын мэнд хүргэе. Тэгээд бидний 5 дугаар ингээд 6 дугаар ингээд орхосны хойш ингээд яалаа боломжлоод бидний ингээд зааж аваад айгуу гоё одоо одыг хүртэл ингээд авч ирсэн бүхээр баярлалаа. Тэгээд ингээд байнг хийлж чадаад байдгүй ч гэсэн бид танд бүхээр хайртай шүү. Тэгээд ер нь амар баярлж авт юм аа. Тэгээд манай болохоор ингээд үгээрээ нэг амар байнг хийлээд байдгүй ч гэсэн ингээд үйлдэл сэтгэл ингээд ер нь хийж байгаа юмнаас нь харахад ингээд бидний гэсэн сэтгэл амар мэддэг. Тэгээд тийм болохоор би багштай бүхээр хайртай. Багштай баярын мэнд хүргэе. Юуны өмнө бидний ингээд 12 дахь хүртэл юу 5 дугаар ангиас 12 дахь хүртэл бидний ингээд халамжлаад ингээд том болгосон багштай баярлаа. Тэгээд танаас зөндөө юм сурсан, зөндөө хайрлаж авсан. Тэгээд танд хайртай шүү. За багштай эмчтэй видео яа. Би одоо энэ нэг зүйлээр 10 ингээд багш хэлээс сонсож байна. Энэ хугацаанд ямар мундаг хэлжтэй багш мужаамаар хаадаг багштай баярлаа. За солонгоо шал миний амьдралд харж байгаа хамгийн үнэн шудраг сайхан сэтгэлтэй төвчээртэй хүн байгаа. Тэгээд өөртөө хүсдэг хамгийн сайхан бүх юм эрүүл их удаа амжаарай гэж хүсэж байна. Хайртай багшаа. Иргэн хайр солонгоо багштай бидний хатлаа үргэлжлэж хичээж байдагт баярлалаа гэж хэлээд уурлаж гомдож ирсэн бол уучлаарай гэв. Цаашдынх нь ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье. Хайртай шүү. Багштай солонгоочтой бид 7 жилийн турш бараг ээжээс нь илүү хайрлаж бараг 2 дахь жил болж байгаа. Баярлалаа. Тэгээд таны хаач хийж мартахгүй. Багшаа тэгээд за зургаас бидний бодлыг зөв болгож хийж бидний бүхий л үрт байгаа боломж болцоогоо тусалдаг байсан гэдэгт баярлалаа. Бид нар маш олон алдаа дутагдчих байсан ч гэсэн бидний ойлгож түүнийг хэмжээ алдааг засгаж үзэхэд маш их баярлалаа. 7 жил бидний нэртэй хамт ингээд тууштай байсан. Үсэж баярлалаа. Солонгоочтой багш нарын баярын төргий. Та надад их зөөлөн сэтгэлтэй хүн шиг санагддаг. Тэгээд бид нараас таны хаяа стресстэлд дуучлаарай. За солонгоочтой юуны төрөнд багш нарын баярын төргий. Тэгээд өдийгөө өсгөх хүртэл өнөөдөр хүртэл бидэнтэй хамт байж байсан үнхээр их баярлалаа. Тэгээд 10 дугаар ангийн батан байхад хуулаад өдний 12 дугаар ангийн охин малталтай ингээд харж халамжилж үргэлж админ байж тусалж дэмждэг үнхээр их баярлалаа шүү гэж. Тэгээд энэ ширээ хамгийн сайн багш гэвэл би яг таныг хэлж байна. Тэгээд угаасаа миний тэгээд бүх хэзээлийн багш, амьдралын багш, хичээлийн багш, ангийн багш. Тэгээд та бол миний хувьд энэ хамгийн сайхан сэтгэлтэй, өрөвчтэй яг багш нарын шавийнхаа төлөв сэтгэлтэй өндөг шүү. Тэгээд танаараа маш их бахархдаг. Тэгээд ямар ч байсан тэгээд 12 дугаар ангийн хүртэлх хугацаанд ингээд үргэлж хайрладаг байсан тань үнхээр баярлалаа. Тэгээд таны хийсэн тэр зүйлийг, таны хийсэн тэр ачийг хэдэж мартахгүй. Тэгэхээр яг гоо ангид авсан гэсэн багш нарын баярын мэндийг хүргэе. За тэгээд 6 дугаар ангид бидрийг дөнгөж амьдралын их замд хүрч тавьж байхад одоо бидний амьдралыг ингэж чиглүүлж цаашаа зарах гэж авч ирсэн хүн бол та таныг гэж бид нар бүгдээ боддог. Тэгэхээр та бид нар надад ирсэн бурхны бэлэг гэж хэлж болох хүн юм аа. Тэгээд багштай хайртай шүү. Тэгээд манай ангид цаашаа хамгийн удаан багш юм та. Манай ангид одоо таврыг хийж загаад амир баярлалаа. Тэгээд багштай хайртай шүү. Сайн байна багшаа. Багш нарын баярын. Тэгээд дунд ангиас төгс 12 дараа хүртэл бидний төлөв хичээжтэй залуусанд баярлалаа. Тэгээд хайртай шүү. Сэрэг шээ тань багш нарын баярын мэдээ. Багш нарын баярын 3 жилээс энэ хугацаанд ажиллаж байсан баярлалаа. Тэгээд миний өмнө мэдж байгаагүй мэдрэмжүүдийг багш нүгдгээс цаашаа өсөж байх байна. Багшаа зөвхөн тийм хайртай шүү дэвшээ. Баярлалаа чинь. Сайн багшаа. Багш нарын баярын төргий. Та өдөө олон жил нэг ч удаа шанталгүй бидний ингэж амжилтад төгсөж өгсөн баярлалаа гэж хэлсэн байна. Энэ хамт алмаар таны ач холбогдол шүү баярлалаа. Багштай багш нарын баярын төргий. Сайн багшаа багштай багш нарын баярын төргий. Үргэлж биднийхээ талд байж биднийг дэмжиж ажиллах танд баярлалаа. Хайртай шүү багшаа. Бидний ингээд 6 дугаар ангиас одоо дараа төгсөх юм яг 6 жил ингээд бүр бүтэнчлээ. Тэгээд тэр хайрлаа бидний дэмжиж дэмжиж би хүссэн зүйл ингээд явуулж ингэж хичээж багштай маш баярлалаа шүү. Вот и сами чисто, что посадили в поезд. Өдрийн мэндийг хүргье багштай. Тэгээ намайг 7 дугаар ангид орж ирснээс хойш тэгээ одоо хүртэл миний хажууд байгаа одоо тусалж дэмжээд
Алтаа одоо ингэж саад тэгээд үнэхээр шүүмдэл зүгдэг тэгээд үнэхээр баярлж байгаа шүү шаад. Гоё гэдэг шүү. Баярлалаа шаа. Завагш нэрвэж дүрхий. Дүүтэй хүртэл энэ олоо жилийн хугацаанд авсан учраас баярлалаа. Боловч гэдэг их хугацаа юм шиг санагдаж маш хурдан өнгөрсөн байна. Тэгээд багштай ингээд энийг хайрлаж өөх үед хамт байж жаргалтай өнгөрчүүдийг өргөж хамт туулдаг маш их баярлалаа шүү. Багштай шүү. Багшны минь багштай ярьсан шүү. Багштай баярлалаа мэдэрнэ. Туслын жирсэн багштай маш баярлалаа. Тэгээд 3 мессеж бодсон. 3 ээж хараад багш баярлалаа. За самын өгш арилсан байна. Тэгээд тэр сэтгэлээ үгсээ та миний хоёр дахь ээж шиг хүн байдаг үргэлж намайг ч манай ангийнхны үргэлжлэн дэмждэг маш их баярлалаа шүү. Самын огш тэнд багш нарын баярын минь төргий. 6 дугаар ангиас минь хойш одоо 12 дугаар анги хүртэл бидний төлөө цаг зав ажил амьдралаа зориуллагад баярлалаа. Хайртай шүү гэж. Самын огш энэ бичлэг очих өдрийн мэндийг хүргэе. Тэгээд юун төрөнд багш нарын баярын мэнд. Тэгээд би таны шиг болоо та миний багш болоод ингээд 7 жил өнгөрчээ. Тэгээд энэ 7 жилийн хугацаанд бидний төлөө яг чин сэтгэлээсээ хичээж явдаг чинь баярлалаа. Тэгээд баярлалаа гэж хайртай шүү. Багштай хэлж чадах юм аа. Багштай хэлгээд тэгээд зөндөө олон тэгээд цагэл юу тэгээд баахан чинээс авах юусаа бас тэр алган тэгээд бас тэгээд нэг тэгж амар загнахгүй тэгээд зүгээр сайхан зөвлөмж өгөөд зөв зам руу явуулдаг байна. Үргэлж бидний төлөө хичээгээ тэгээд өөрт нь хэцүү байсан, зовлонтой байсан ч гэсэн шантарлуугаар бүгдийнхээ төлөө хичээд өргөж баярлалаа шүү. Тэгээд сайн зөвлөж сайн байх байдаг түнхээр ач шүү. Өдрийн шаа юуны тань багшны баярын хүрээ өөрийнхөө өдрийг сайхан тэмдэглээд энэ хугацаар өнөөдөр хүртэл 7 жилийн өөрийнхөө үнцэнтэй 7 жилийн өдрийн төлөө энэ хүчтэй хүмүүсийн төлөө зориулаад одоо үеийн би болгосон танд маш их баярлаж бас талархаж байна шүү. Тэгээд өдрийг сонгоод өдрийн төлөө амьдралаа зодоо цаг хугацаагаар биднэрт ингээд зарцуулсан танд маш их баярлалаа гэж хэлээ. Асамын багштай багшны баярын хүрээ өнөөдөр бол цагаараа үеийн багш тэгээд ингээд хамгаалалттай зөндөө олон баяртай жаргалтай гонхтой бүжүүлэг өгсөн байна. Тэгээд өмнөөс маш одоо ажлын өдрүүд олон байсан. Энэ хугацаанд маш олон ажил болоод тэгээд төгсөд ойрцсон байна. Нэг талаараа гонхтой ч нөгөө талаараа амар баяртай. Тэгээд амьдралаа хийж мартахгүй ер нь амьдралаа харж байгаа хамгийн бүх юмхтэй өвчл юм аа нэг миний ангийн багш болсон маш баярлалаа гэж хэлээ. За би 6 дугаар ангиас солонгоо агштай бүр ингээд нэлээд удаан 6 жил орчим ингээд хамт байж байна. Тэгээд энэ хугацаанд багштай хамгийн баярлж чаддаг юм гэх юм бол ингээд ангийнхныгаа хооронд нь ингээд татан байх гад илүү гоё үйл ажиллагаануудыг хамт нь хийлгээд цагийг нь хөгжилтэй өнгөрүүлүүлгээд ингээд нь аюу таалагддаг. Яг байнга л ингээд хичээлээ хий, дүнжээ сайн гарах хэрэгтэй гэхгүйгээр та нар ингээд боломжтой бол хайкинг дэй хий, ингээд ангаараа тэдэн багт хуваагдаад ийм үйл ажиллагаанууд хийгээд уриалдаг нь ингээд бүх талаараа бид нар тусалж байгаа болоо гэж боддог. Бид нар ингээд чанартай цагийг өнгөрүүлж байгаагаас гадна ирээдүйд ажлын байрнаар гараад ч гэсэндээ багаар ажиллаж чаддаг болох ч юм уу олон ийм soft skill суулгаж өгдөг юм болоо гэж боддог. Тэгээд энд нь багштай үнэхээр баярлалаа шүү.